хүүхэд харах боломжийг бүрдүүлсэн байна. За тухайн үйлчилгээнд 2-оос 6 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулна. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүйгээр үйлчилгээнд хамруулах юм. Аж ахуй нэгж хүүхэд харах үйлчилгээг эрхлэх нөхцөлд цэцэрлэгүүдэд тавигддаг шаардлагыг хангасан байх ёстой. Иргэдийн хувьд өөрсдийн оршин суугаа байр сууцныхаа тусгаалсан өрөөнд хүүхэд харах үйлчилгээг эрхэлж болно. Гэхдээ тодорхой стандартыг мөрдөнө гэсэн тайлбарыг улсын хурлын гишүүд өгч байна. Сургалтанд хамрагдсан Монгол улсын иргэн аймаг дүүргийнхаа засаг даргаас хүүхэд харах үйлчилгээнийхээ зөвшөөрлийг авахар ингэж тусгасан байна. За хүүхэд харах үйлчилгээ нь өөрөө хүүхдийн аюулгүй байдал, эрүүл өсөж торних, зөв хооллох, за унтаж амрах, тоглох ийм үйлчилгээнүүдийг заавал хамруулсан байх ёстой. Тэгээд бие засах газар нь тусдаа байх ёстой. Галтгоон тусдаа байх ёстой гэсэн ийм шаардлага тавьж байгаа. Гэр орооллын иргэдийн хувьд өөрсдийн оршин суудаг амьдардаг гэртээ хүүхэд харах үйлчилгээ эрхлэхийг хориглон тусдаа гэр барьж тухайн үйлчилгээг эрхэлж болно гэж хууль тогтоогчид тайлбарлаж байна. Иргэн аж ахуй нэгжийн хувьд хүүхэд харах үйлчилгээг эрхэлсэн нөхцөл улсын төсвөөс дэмжлэг үзүүлдэг байх юм. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиар нэг хүүхдэд ногдох хусах зарлуулан тогтмол зардыг бол улсын цэцэрлэгтэй адилхан байж шийдвэрлэхээр ер нь бол тогтож байгаа. За хоёрдугаарт бол ер нь л хүүхэд харах үйлчилгээний асуудал бол цэцэрлэгийн хүрэлцэн хангамж нэгдүгээрт ер нь төр өөрөө шийдэж чадахгүй байгаа учраас тодорхой ажлын байруудыг бий болгоод тэгээд Хөдөө аймаг орон нутагч гэсэн өнөөдөр баг дээр байгаа иргэдийн хүүхэд бол цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Тэгэхээр багийн цэцэрлэг гэж ерөөсөө байдгүй учраас баг дээр бол өнөөдөр гэр цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Гэр цэцэрлэгийн үйл ажиллагааг явуулахын тулд энэ бол айгүй том боломжийг бас нээж өгж байгаа. За хуулиар бол хөдөө орон нутгийн иргэд хүүхэд харах явуулын үйлчилгээг эрхэлж болох юм. Харин хот суурин газарт явуулын үйлчилгээ эрхлэхийг хориглоно. Хүүхэд харах үйлчилгээний хувьсах зардал зориулж эхний ээлжинд 5 тэрбум орчим төгрөгийг 2016 оны улсын төсөвт тусах шаардлага үүснэ гэж гишүүд үзэж байна. Улсын хурал хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг 2016 оны 1-р сарын 1-ээс хэрэгжүүлж эхлэхээр тогтоогоод байна. Тухайн хуулийг хэрхэн хэрэгжүүлэх журмыг засгийн газар гаргах юм. Тэгэхээр саяны мэдээ бол өнгөрсөн оны 7 сард яг хууль батлагдсны дараагаар та бүгд нэг мэдээлэл хийж байна. Эндээс бэлтгэсэн мэдээг үзүүллээ л дээ. Ерөнхийдөө үзэгчид маань бас яг энэ цэгцтэй ойлголтыг бас дахиж авсан байх саяны мэдээгээр. За энэ дээр мэдээж цаашаа ярих зүйл байгаа. За 6 сарын 1 боллоо. Одоо яг хагас жил хууль хэрэгжиж байна. Тэгээд энэ ер нь явц ямар байна? За энэ хууль бол Монгол улсад цоо шин үйлчлэгээ бий болгож байгаа. Тэгэхээр мэдээж огт байгаагүй зүйлийг цоо шинээр бий болгож байгаа гэдэг утгаараа энийг хэрэгжүүлэхэд бол маш олон талын санаачлах тийм ээ. Нэлээд их хүч хөдөлмөр шаардлагатай байсан. За цоо шин гэхэд харин бас 1 сарын 1-ээс хэрэгжиж ирсэн хууль маань бол өнөөдөр тодорхой хэмжээнд маш сайн хэрэгжиж эхэлжлээ. Хүмүүс бол ам сайтай байна. Маш олон ажлын байрууд шинээр бий болж эхэлж байна. Тэгэхээр энэ бол цаашдаа хүүхд харах үйлчилгээ маань бас тодорхой нэг том үйлчилгээний нэг хэлбэр болгож цааш нь Монгол улсын одоо хүүхдийн байгууллагын нэг хэлбэр болж явах нэ гэдг нь бол харагдаж байна л гэсэн үг л дээ. Тэгэхээр бид нэр хуулиа баталчингуудлаа бидний хийсэн дараачийн ажил бол улсын төсөвт мөнгө суулгах асуудал байсан. Хэрвээ мөнгө байхгүй бол энэ хууль хэрэгжих ямар ч боломжгүй. 30 тэрбум. Бид 2016 оны төсөвт 30 тэрбум суулгахаар оруулсан. Харамсалтай нь яг төсөв батлагдах үед бол хасагцаар хагаад 10 тэрбум төгрөгтэй үлдсэн л дээ. Энийг бол төсвөө барьж үлдэхийн тулд бол 11 эмэгтэй гишүүн бол одоо бүх чадлаараа зүтгэсэн. Харамсалтай нь бид одоо цөөнх болоод тэгээд 10 тэрбумаар барьж үлдсэн л дээ. Тэгэхээр 30 тэрбум төгрөг батлуулсан бол 30 мянган хүүхдийг бид нэр хамруулах боломжтой байлаа. За 10 тэрбум төгрөгийг одоо чамлахаар чанга гатаг гэж ямар ч байсан 2016 онд 10 мянган хүүхдийг хүүхд харах үйлчилгээнд одоо хамруулах бүрэн боломжтой ийм төсөв гэсэн үг. 10 мянган хүүхэд гэдэг бол 2 мянган ажлын байр шинээр бий болж байгаа. 5 хүүхдийг нэг хүн харнаа л гэж хуульчилсан байгаа шүү дээ. Тэгэхээр 2 мянган ажлын байр шинээр бий болно. За дээрэс нь 10 мянган хүүхэд бол эзэнтэй болчихно гэсэн үг. Ер нь төрөлт бол маш их байгаа. Жил ирэх тусад төрөлтийн тоо нэмэгдэж байгаа учраас одоо цэцэрлэгт хамрагдаж чадахгүй хүүхдийн тоо бас л тэрнийгээ дагаал нэмэгдэл яваад байгаа л да. Бид одоо чадвал 2017 оны төсөвт бол 30-40 тэрбум төгрөгийг яг энэ хүүхд харах үйлчилгээнийхээ хуульд зориулсан бас батлуулах зорилго тавиад ажиллаж байна. Одоо энэ хэрвээ хууль яг гүйцэд хэрэглээ төсөв яг хангалттай тавигдсан бол баг 4000 орчим ажлын байр бий болно гэсэн.
Ер нь 100% бүх хүүхдээ хамруулчих юм бол бид нар чи 15 мянган ажлын байр бий болох гэдэг юм шүү дээ. Нэг 70-аас 80 мянган хүүхдийг хүүхд харах үйлчилгээгээр явуулаад за тэгээд нэг 15 орчим мянган ажлын байр бол шинээр бий болчихно гэдэг бол яг энэ эдийн засгийн хямралтай ажлын байр олдохгүй, ажил олдохгүй байгаа. Тэр тусмаа одоо 40-с дээш насны эмэгтэйчүүдэд бол ажил олддоггүй. Яг насны хязгаар тавьчихдаг шүү дээ. Одоо бол ажил дээр. Тэгэхээр 40-с дээш насны эмэгтэйчүүдийн хийж болох хамгийн сайхан ажил бол хүүхд харах үйлчилгээ байхгүй. 5 хүүхэд аваад харчих нь. Гуруулаа нийлээд одоо 15 хүүхэдтэй хүүхд харах төв байгуулад аваа явчих ийм боломжтой тий. Энийгээ цааш нь одоо сүлжээ болгоод ч юм уу өргөжүүлээд 2 3 нэгээд гээд ингээд явах бүрэн боломжтой. Тэр энэ бол эмэгтэйчүүдэд маш сайхан ажлын байр бий болгох. Ганц эмэгтэй биш л дээ. Манай сонгон найрхан дүүрэг дээр гэхэд сая зөвшөөрлөө авсан 80 гаруй одоо иргэдийн дотор бол 10-аад эрэгтэй хүн бас энэ үйлчлэгийг эрхлэхээр сургалтандаа суугаад гэрчлэгийг авсан. Тэгэхээр энэ бол ганц эмэгтэйчүүдэд биш, ер нь бүх хүмүүстээ зориулагдсан ажлын байр бий болж байгаа. Хоёрдугаарт эндээс бол нэгдүгürt хүүхэд бол өөрөө ашгаа хүртэж байна тийм ээ. Хоёрдугаарт ажлын байртай болж байгаа иргэд ашгаа хүртэж байна. За гуравдугаарт бол хүүхдээ цэцэрлэг төгс чадахгүйгаас болоод ажил хийж чадахгүй гэртээ сууж исэн маш олон ээжнэр бол хүүхд харах хүнтэй болгоод өөрөө ажил хийх бүрэн боломжоор хангагдаж байгаа гэдэг утгаараа ажлын байран дээр тэр хүмүүсийг гаргаж байгаа ийм 3 талын ач холбогдолтой ийм хууль. За улсаас бол санхүүжилт хийж байгаа. Иргэд өөрсдөө хүүхдээ харуулж байгаа юм чинь төлбөр яах вэ? За хууль гарсны дараагаар бол тодорхой журмуудыг баталсан байж байгаа. Тэгэхээр хүүхд харах үйлчилгээгээр бид нар аль болохоор гэр хороололт юм уу одоо нийслэлээс алслагдсан газар хөдөө орон нутагт алслагдсан хязгаар нутагт байгаа хүүхдүүдийг бас амьдралын боломж муутай айлын хүүхдүүдийг хамруулахыг хичээж байгаа. Тэгэхээр өндөр төлбөртэй одоо хувийн цэцэрлэг бол 200-300 мянган төгрөгийн төлбөртэй учраас иргэд бол хүүхдээ хамруулж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тийм өндөр төлбөртэй байх юм бол нөгөө амжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүд мөнд хамрагдаж чадахгүй болчих гээд байгаа байхгүй юу? Ялангуяа нийслэл хотын захаар байгаа гэр ороолын хүүхдүүд. Тийм учраас улсаас нэгд 116 мянган төгрөгийг өгчөж байгаа учраас энэ мөнгөн дүнгийн 60-аас хэтрэхгүй хувийг эцэг эхчүүд төлж болно гэд заагаад өгсөн байгаа. Тэгэхээр энэ нэг 60 мянган төгрөгөөс доош хэмжээний мөнгийг бол эцэг эхчүүдээс авч болно гэсэн үг. Яг хүүхд болгонд 116 мянга улсынх нь мөнгөөр үн төлбөргүй энэ үйлчлэгийг явуулахад бол хүндрэлтэй. Яг гэвэл одоо нэг багш гэдэг чинь багш өөрөө нэг ядаж 400 мянган төгрөгийн цалин авах хэрэгтэй байдаг. Тэ цаана илүү гарч байгаа 100 эд мянган төгрөгөөр 5 хүүхдийн хоол, унд одоо бусад хэрэгцээг хангана гэдэг бол хүндлэлтэй. Тийм учраас энэ ер нь бол хүүхэд харагч болон эцэг эхчүүдийн хамтарч хийх үйл ажиллагаа юм байна. Одоо энэ сургалтанд хамрагдж байгаа хүмүүс хэд байна? Хаана одоо яг сургалтууд явагдаж байгаа вэ? За бүх дүүрэг, бүх аймаг тийм ээ бүх одоо сумдад ямар байгааг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ бүх дүүрэг аймагийн төвөдд бол сургалтанд хамрагдаад иргэд маань сургалтанд хамрагдаад бүгд одоо үнэмлэхээ гардаад авчихсан. За байрныхаа нөхцөлийг хангаж байж болоод үйлчлэгээ явуулах хэрэгтэй. Тэгэхээр байрныхаа нөхцөлийг хангасан иргэд бол эхнээсээ үйлчлэгээ нээгээд явж байгаа. Одоо сонгон найрхан дүүргээр л жишээ авахад эхний 80 хүүхд харах төв бол үйл ажиллагаа эхэлсэн явж байна. Байрны стандартууд ямар гэрт байж болох уу? Гэрт байж болно. Аюулгүйн яг яаж хөдөө орон нутагт гэхэд бол гэртэл хийн шүү дээ нэг тийм ээ. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд маш одоо хөнгөн тийм стандартуудыг бол тавьж өгсөн байгаа л да. Тэгэхээр хүүхдийн тухайн байранд хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүргийг бол эцэг эхчүүд нэгдүгээр хяналтаа тавина. Ер нь энэ үйлчлэгээ бол нэг тийм танихгүй айлд ч юм уу танихгүй хүнд өгчих гээд байгаа асуудал биш юм байгаа юм л да. Хамгийн ойр дотныхоо хүмүүст тийм ээ хөршдөөч гэдэг юм уу. Одоо тухайн гудамжиндаа амьдардаг таньдаг хүндээч байдаг юм уу. Эсвэл одоо өөрийнхөө ах トゥ хамаатан садан нэгдээд ч байдаг юм уу. Ингэж хийхэр үйлчлэгээ байгаад байгаа юм л да. Тийм учраас эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага бол нэгдүгээр шүү. Та хинээр хүүхдээ харуулах гэж байна. Ямар орчин нөхцөлийг бүрдүүлсэн хүүхд харах үйлчлэгэнд хүүхдээ өгөх гэж байна гэдгийг эцэг эхчүүд бол эхлээд сонголтоо хийж хяналтаа тавих ёстой. Дээрээс нь мэргэжлийн хяналтын байгууллага хүүхэд гэр бүлийн төвөд бол хяналт тавиа явж байгаа. Маш олон талын хяналтыг бол бид нэр энэ дээр тавьж өгсөн байгаа л да хуулиар. Энд нэг ийм тоо баримт байна л да. Осол гэмтэлд одоо өртсөн 2-4 насны хүүхдүүдийн 70 хүртэл хувь нь бол гэртээ унж бэртэх одоо төлөвлөдөх гэсэн ийм бэртлүүд бол авдаг гэж харамсалтай л байна л да. Тэгэхээр одоо бол энэ хэрэгцснээр бол энэ тоон үзүүлэлт бол буурна гэсэн ийм хандлагатай байгаа тийм ээ. Тий. Ер нь
Яагаад хүүхдүүд гэмтээд байдгээ гэвэл ялангуяа одоо өнөөдөр төлөнгийн төвд байгаа иргэдийг харахад бол 90% дандаа жоохон хүүхдүүд байж байгаа байхгүй юу? Нялх хүүхдүүд байна. Тэгэхээр гэрийн орчинд яг өдрийн цагаар одоо эцэг эх ажилдаа явсан үеэр хүүхдээ харж байгаа нөхцөлд хүүхд маш их гэмтэж байгаа. Тэгэхээр мэдээж яг тийм аюултай нөхцөл байдлаас нь гаргахын тулд бид энэ хүүхд харах үйлчилгээг явуулаад байгаа юм шүү дээ. Тэгэхээр яг тэр аюултай нөхцөл байдалд орж явах үед нь тодорхой одоо шаардлага хангасан хүүхд харагчид хүүхдээ өгчих нь бол энэ осол аварыг бол эрс буруулна гэж бид нар харж байгаа. Ер нь бид нар энэ жил энэ 6 сарын 1-ний тохиолдуулаад улсын их хурлд байгаа эмэгтэй гишүүдийн зүгээс хүүхдүүдтэй маш олон хуулиудаар бол бэлэг барьсан л гэж би хэлмээр байна. Энэ бол хүүхд харах үйлчилгээний тухай хууль байлаа. Хүүхдийн эрхийн тухай хуулийг бид нар баталж гаргалаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийг баталж гаргалаа. За дээрэс нь хамгийн сүүлд бол гэр бүлийн хүч эрхийлэлтэй тэнцэх тухай хуулийг баталж гаргасан. Энэ дотроо бол хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэдэг маш том заалтыг бас оруулж баталж гаргасан байна. Одоо ингээд хүүхд харах үйлчилгээгээд эрх зүйн орчинд бүрдчихлээ. Мэдээж цаашаа сайжраа явах бах. Мэдээж дэвшилттэй зүйл гарах бах. За тэгээд энэ өдрөмжүүлэх гэдэг сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан юм үйлчилгээ яг маш их байна шүү дээ. Сургуульд ороод одоо байр түрээслээд ингээд ажиллаж байгаа бас. Энэ дээр ямар нэг зохицуулт юм байгаа болов? Одоогоор бол зохицуулт байхгүй. Гэхдээ хуулиар бол хориглоогүй үйлчилгээ шүү дээ. Хуулиар хориглоогүй л бол энэ үйлчилгээг эрхэлж болно л гэсэн үг. Тэгэхээр эцэг эхчүүд тухайн одоо өдөр өнжүүлэх ажилуулж байгаа иргэдийн зүгээс харилцсан тохиролцоод тийм ээ үн хөлсөө аваад хийж байгаа үйлчилгээ учраас энэ бол асуудалгүй цаашаа явчих үйлчилгээ. Харин энэ өдөр өнжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа иргэдэд улсаас бас тодорхой хэмжээний зардал батлаад өгчих юм бол энэ үйлчилгээ манаас илүү өргөн дэлгэр явах боломжтой л доо. Яагаад гэхээр нөгөө эцэгчүүдээс гарч байгаа мөнгө нь карманых нь мөнгө бол багаснаа л гэсэн үг шүү дээ. Өдөр өнжүүлэхэд өнөөдөр хүүхдээ өгөхөд за наад заханд л 100-аас 150 200 мянган төгрөг төлж байгаа ч гэдэг. Гэтэл одоо 500 мянган төгрөгийн цалин авч байгаа ээж хүүхдээ 200 мянган төгрөгөөр өдөр өнжүүлэхэд өгчөөд 300 мянган төгрөгөөр айл амьдрахад хэцүү шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээнд бас улсаас тодорхой хэмжээний зардал батлаад өгчих юм бол тухайн ээжэд тухайн гэр бүлд оногдох одоо ачаалал бол эрс буурна. Ирэх жил 17 онд та төсөв нэмэгдэх байх гэж харж байна л та. Ер нь тийм боломж байгаа болоо. Яг мэдээж эдийн засгийн хямралтай нөхцөл байдалтай энэ үед бол 2017 онд бол төсөв нэмэгдэх ямарч боломжгүй байх гэж харж байгаа. За бид бол өнгөрсөн 4 жилийн хугацаанд үйлдвэрлэл рүү оруулсан хөрөнгө оруулалтаа харахад бол нэлээд олон үйлдвэрийн газрууд бол хаалгаа нээж байгаа. Энэ утгаараа ажлын байр бас шинээр нэмэгдэх боломж байна гэж харж байгаа. Зөвхөн уул уурхаагаас хамааралтай биш, бас бусад олон салбаруудаа хөгжүүлсэн байдалтайгаар бид 17-18 онлогоо орох юм бол улсын төсөв тодорхой хэмжээний хөрөнгө оруулах боломжтой байх. За оюу толгой яваад эхэлсэн учраас бас улсын төсөв гайгүй болох болоо гэж бас тийм найдвар бас төржил байна л та. Хүлээлттэй байгаад байгаа. За тэгэхээр баярлалаа танд. Ямар ч байсан ирж оролцож бас энэ тодорхой мэдээллүүдийг өглөө. Тэгээ ямар ч байсан тамхины эсрэг хууль бол хэрэгжиж байгаа. За тэгээд маргааш бол олон улсын юм өдөр болох юм байна. За нөгөөдөр бол 6 сарын 1 хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. За тэгээд мөн олон бэлэг барьлаа гэдэг хуулиар бас ингээд бэлэг барьлаа гэж хэлж байна. Тэгээд баярлалаа танд ямар ч ирж оролцсон. За баярлалаа. Та бүхэнд баримт үйл явдал хүрлээ.